Эгийн голын усан цахилгаан станц баригдах Булган аймгийн Хутаг өндөр сумын иргэд дөрвөн ташрын усан цахилгаан станцтай танилцаад ирлээ. Усан цахилгаан станц нь хуримтлуулсан усныхаа хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг. Баригдсанаас хойш зах зээлийн ямар ч савлгаанд өртөхгүй өөрийн онцлогтой. Эрчим хүчний бусад их усүрийг хооронд нь уялдуулж гормын тохируулга хийдэг учраас дэлхийн улс орон усан цахилгаан станц барих ажлыг ихээхэн дэмжиж барьж байгуулж байна. Дэлхийд хамгийн их хүч чадалтай 10 цахилгаан станц байдгийн 7 усан цахилгаан станц байгаагаас одоогоор хамгийн том нь Бүгд найрамдах хятад ард улсын 3 хавцлын усан цахилгаан станц байгааг харсан ч усны эрчим хүчний ирээдүйг төсөөлж болох юм. Ташрын усан цахилгаан станц төвийн эрчим хүчний системд холбогдож Говьолтой Завхан аймгийн төв зарим сумдаг жилийн дөрвөн улиралд эрчим хүчээр хангаж байна. Говьолтой аймагт дизель станц ашиглан гаргаж авсан эрчим хүчний үн киловатт-цаг дотондоо 530 орчим байхад Ташрын усан цахилгаан станц 57 орчим төгрөг буюу 10 дахин бага үнэтэй гаргаж байгаа. Үүнээс гадна 52 км² талбайтай аймагтай хамгийн том цэнгэг устай нуур үсгэж аялал жуулчлалын онцгой 10 бүсийн нэг болж аялагчдын хөл дарагдсан газар болжээ. Дэлхийн долларын эсрэг манай улсын байр суурийг олон улсад дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан станц юм. Манайд том аврын усан цахилгаан станцын анхны ажил байсан тул Монголын инженер техникийн ажилтнуудад сургалт ажлын гараа болсноор дараагийн баригдах олон том станцыг хөтлөх түүчээ болж чадсан билээ. Станц ажилласнаар Говьолтой аймаг маань тасар саатлыг 24 цагийн тоогоор хангагдсан. За манай станцын гарч байгаа ус маань одоо секундэд 6-аас 9 тоннос байнгын гаргадаг. Станц ажилласнаар энэ станцаас доошх Завхан голын голдрол маань хэвийн хэмжээндээ тасралтгүй гарч байгаа. Нэг давуу тал нь энэ гарч байгаа ус маань хизээч үерлэхгүй нэг хэмжээгээр явуулсаж байгаа. Усан цахилгаан станцын талаар буруу ташаа мэдээлэл хийж явдаг бас энэ хэсэг хүмүүст ийм зүйлийг битгий хийгээч. Усан цахилгаан станц гэж ямар ашигтай бага өртгөөр ашигтай цахилгаан үйлдвэрлэж байгааг би өөрөө бол дотор нь ажиллаж мэдэрч байгаа. Тийм учраас тийм буруу ташаа мэдээлэл битгий хийж яваач гэж бас нэмж хэлмээр байна. Энэ усан цахилгаан станцад анх баригдах гэж байхад бол одоо байгаль орчинд сөрөг нөлөөтэй нэ тэрэгээл амтыг шуугдгал байсан. Баригдсан хойно бол бид нар одоо яг одоо эннийхэн үр шимийг үзэж байгаа учраас ер нь бол байгаль орчинд нэг тийм сөрөг юу байхгүй. Одоо ус бол урсдгаар хууч урсдгаар урсдаг болсон. Баригдчихтаа бол энэ гол усж байгаа тасрах асуудал байсан. Тэр бол тэгээ одоо энэ ажиллаж байгаа нөхцөлд бол одоо дээд нуурын усан сэлбэгдээд энэ сумын хажуугаар өнгөрдөг ус бол ерөөсөө яг хуучин голдролоор явж байгаа. Усны хэмжээ багассан энэ тэрэм бол байхгүй. Ус нь бол тогтмол сайхан яваадаг. Бороо шороотод одоо үер мүер яана гэх юмгүй одоо дээд нууран дээр хязгаарлалцдаг учраас тэгээ энэ ард иргэд бол гол усны мод ширэг энэ одоо нөхөн төлж ургаж байгаа нь бол бүр янзын сайхан болсон шүү дээ. Одоо моднууд бол сэргээд энэ чинь нэг хэсэг яг усны жоохон багадаад яжсан баг. Одоо бол янзын болсон. Усан цахилгаан станц ер нь хэрэгтэй юм. Энэ бол одоо өртөг зардал багтаа санаа улс орон доош хэрэгтэй. Энэ бол одоо манай аймаг Завхан одоо тэгээ бүх сумуудтай одоо ингэж хангаж байгаа ийм одоо өртөг хямдтай юм бол энэ бол цааш дэх хэрэгтэй. Хутаг өндөр сумынхан орон нутгийн иргэдтэй уулзаж байдлыг сонирхож өөрийн төсөөлөлтөй болж зөвхөн усан цахилгаан станц биш баруун таван аймгийн газар нутгийг тойрсон аялал маань сонирхолтой байгалийн үзэсгэлэнт газруудыг харж нүд баясан бас нэгэн ярих сэдэв болсон билээ. Аялын саад бэрхшээлийг хамтдаа туулсан манай багийн дараагийн очсон газар баруун бүсийн эрчим хүчний системд өөрийн байр сууриа хэдийн олсон дөрөвний усан цахилгаан станц байлаа. Үйл зөнгөө ажиллаж үйлдвэрсэн эрчим хүчээрээ баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 30% хангаж байгаа энэ станц усан цахилгаан станц гэж юу болохыг орон нутагт харуулж байгаа станц юм. Оросын холбооны улсаас нийлүүлдэг эрчим хүчний төлбөр нэхэгдэх бүрт жамтай юм шиг тасалдаг тогны асуудал энэ станц орсноор байхгүй болж тог тасарсан ч онцгой хэсгүүд тасралтгүй эрчим хүчээр хангагдаж эрчим хүчний аюулгүй найдвартай байдал бий болсон. Энэ эрчээрээ ажиллаад байвал удахгүй үр төлбөрөө төлж ашигтай ажиллах нөхцөл хэдийнэ бүрдэж усны эрчим хүчнийхэн гэсэн шинэ хамт олныг бүрдүүлсэн юм. Усан цахилгаан станцын талаар төсөөлөлгүй байсан ард түмнийг өөрийн ажиллагаагаар амжилттай сурталчилж яваа энэ хамт олонны ажлын гараа сайн байна. Усан цахилгаан их л гоё юм байд юм байна. Ер нь улс орондоо хэрэгтэй
сайхан юм байд юм байна. Үзэг байхад сэтгэл жоохон өөрөөс үзэл ер нь их өндөр байна. Ер нь их гоё бүтээн байгуулалт байд юм байна. Монгол орнд хэрэгтэй юм байд юм улс орондоо. Ер нь таашрын хоёроо орондоо ер нь таашрын нь их тийм байгалийн үзэлтэй газар байдаг болохоор илүү их гоё санаанд их гоё харагдчихсан. Энэ фаараа том юм байна. Ажиглагдлаад аяж баслын усууд бол ер нь их ирдэм байна. Таашир дээрээс очиход ер нь амралтын усууд их олон таарлаа. Ялгаагүй энэ дээр ч гэсэн хүмүүс таарж байна. Амралтын усууд их байд юм байна. Нуур ус нь их гоё том болд юм их гоё нуурууд үүсдэг юм байна. Тэгэл харах үзэх нь их зөндөө байна. За манай усан цахилгаан станцанд ашиглалтанд орсноос хойш баруун усын эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний 30-аас 20-30% бол одоо доктортой нийлүүлж хангасаар ирсэн. Энийгээрээ ч бол яг гадаад руу урсж байгаа валютын урсгалыг хайж дотоод ажлын байр бий болгож одоо өөрийнхөө улс орны эрчим хүчээр хангаж байгаа ийм яг Монголын эрчим хүчний салбарын төвхөнд бол шинэ хуудас бичиж байгаагаар бол мэдээж манай хамт олон бол маш бахархалтай байдаг. Энэ усан цахилгаан станц гэдэг бол ер нь улс орны хөгжлийн ер нь тэргүүлэх чиглэл юм байла. Хамгийн хямд үнээр ашигтай эрчим хүч үйлдвэрлэдэг гэдгээр эдийн засгт бол маш их өндөр өрөөгөөжтэй. Тэрнийгээрээ улс орнууд бол энэ усан цахилгаан станцд бол онцгой анхаарал барьдгийг бол одоо сая бид нар хоошооны Оросын улсын улсын Сибирийн бүс нутг руу бол манай станцын 8 ажилтан бол явж одоо энэ усан цахилгаан станц сонирхож туршлага судалж ирэхэд бол алдарт нөгөө саяны Шүшинскийн усан цахилгаан станц гэдэг 6400 мегаваттын усан цахилгаан станцыг бид нар олж үзсэн. Саяны Шүшинскийгээс гадна дээр Янсен мөрөн дээр бол маш олон тийм каскад усан цахилгаан станцыг бол орноор нь байгуулж тэр бүснүүдийг Оросын улсын яг эрчим хүчний асуудлыг бол тэгж томоор нь шийдсэн бол одоо маш сонирхолтой юм билээ. Ер нь цаашид бол манай улс оронд ч гэсэн ийм томоо өрийн усан цахилгаан станцыг олноор нь барьж бус эрчим хүчний хувьд улс орны одоо эрчим хүчний салбар гэдэг бол яг улс орны айлаар ярих юм бол гал голомт шиг одоо маш чухал салбарыг бол одоо бусдын хараат байдлаас гаргахад бол энэ усан цахилгаан станц бол маш чухал үүрэгтэй юм билээ. Хотын өндөр сумын голын усан цахилгаан станц баригдсанаар байгаль ямар нөлөөтэй ер нь энэ станц баригдсанаар ард түмэнд за ямар ашиг тустай юм гэдгийг бид нар бас газар дээр нь очиж нүдээр харж чихээр сонсож ашиж үзлээ. Үнэхээр бол Монгол улсын одоо их том бүтээн байгуулалт хийж таашрын усан цахилгаан станц, дөргөний усан цахилгаан станц маань ашиглалтанд орсон амжилттай ажиллаж байгаа юм байна. Энэ бол одоо үнэхээр байгальд ээлтэй байд юм уу, ард түмэнд хор охиролтой байдаг юм уу талаас нь бид нар нэлээд судалж үзлээ. Үнэхээр бол байгальд нэг нөлөөлөд байх хүчин зүйл байдгүй юм байна. Тэр хавийн ард иргэдтэй ч уулзаж бас ярилцаж ойлголцож явлаа. Ерөнхийдөө бол усан цахилгаан станцыг яригдж байгаа бол бид нар бол ард иргэд бид нар бол тэр усан цахилгаан станцын үйл ажиллагаа явуулдгийн одоо энэ талын сайн мэддэггүй байсан. Харин бид нар одоо очиж үзснээрээ бол үнэхээр одоо ард иргэдэд бол гэрэл гээгээ түгээж эрчим хүч гаргах юм байна. Одоо бол одоо 2 усан цахилгаан станц ажиллаж яснаар бол баруун таван аймаг маань одоо эрчим хүчээр хангагдаж Оросоос авдаг эрчим хүчийг бол одоо бага хэмжээгээр авч байгаа юм байна. Тэгээд эрчим хүчээ бол одоо таслахад бол Оросоос авж байгаа эрчим хүч бол тасрахад бол найдвартайгаар бол одоо онцгой объектуудаа одоо гэрэл гээгээтэй эрчим хүчээр одоо хангах ийм сайхан бүтээн байгуулалт хийсэн байна. Ард иргэд маань ч гэсэн хамт явж байгаа одоо хотын өндөр сумын иргэд бол маш их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Энэ ч гэсэн үнэхээр сайхан юм байдгийн биш үү? Үнэхээр бидний хойч үе өөр хүүхдэд улс оронд минь ард түмэнд минь хэрэгтэй юм биш үү? Бид нар бас сайныг ойлгодог. Усан цахилгаан станц гэж яригдаад идэг болохоос одоо ямар үйл ажиллагаа явуулдгийг бол мэдэхгүй байлаа. Энд ирснээр одоо үнэхээр бас сайхан одоо үйл ажиллагаатай танилцж сайхан байна. Би нэгэнт одоо иргэдэд төлөөлөөд явж байгаа учраас иргэд бол одоо харилцсан адилгүй одоо мэдээлэлтэй байдаг. Усан цахилгаан станцын хувьд бол үнэхээр одоо
энийг газар дээр нь би очиж үзснээр бол маш их өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ ард түмэнд бол хэрэгтэй цааш дүүр хүүхэд бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгоод энэ эгийн голын усан цахилгаан станц маань одоо хурдан баригдаасаа одоо энэ эгийн голын усан цахилгаан станц маань бол 20 гаруй жил одоо баригдахгүй гэж яригдлаа. Тэгээд энэ дундаас бол ард түмэн л одоо хохирч одоо нүүх үү, суух уу, барилга байгууламжаа барих уу, үгүй юу гэдэг сэтгэл маш их зовоож исэн. Тэгээ одоо энэ үед бол одоо харин баригдах гад төслийн нэгж одоо үнэхээр ажиллаад хөрөнгө оруулалтууд нь одоо шийдэгдээд ингээд хурдан л одоо усан цахилгаан станц баригдаасаа л гэж бид нар бодож харж байна да. Монголчууд бид чихээр сонссон худал нүдээр харсан үнэн гэж ярьдаг ард түмэн билээ. Усан цахилгаан станцыг анх баригдаж эхлэхэд сөрөг мэдээлэл цацдаг бодиттой эсрэг үсгчид бий болж дайрч эхэлдгээс олон бүтээн байгуулалтыг санаатай нурааж байгаа жишээг бид мэднэ. Энэ хоёр усан цахилгаан станц манч тэр жамыг тойрсонгүй одоо ч дайрсаар л байна. Энэ нь дараагийн усан цахилгаан станцын ажлыг болж өгвөл зогсоочих санаархлаас үүдэлтэй юм. Очиж үзсэн болгонд эерэг сэтгэгдэл төрүүлдэг энэ хоёр станц ажилд орсноор хийх олон зохиож яригчдад бодит байдлыг харуулснараа Монголын сэргэгдэх эрчим хүчин том тусдаа үйл ажил болсон билээ. Судалгаа сайтай усан цахилгаан станц барихын дэлхийн нийтийн хүсэл хэрэглээ болсоор өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээгээ сэргэгдэх эрчим хүчээр хангах сонирхолч ихсэж байна. Нар салхи, усны эрчим хүч хамттай байж сэргэгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглээ ашигтай болдог. Усан цахилгаан станц нь бусдыгаа хооронд нь тохируулж ажилуулдаг нь давуу талыг үүсгэж сэргэгдэх эрчим хүчний үүсвэр болон нүүрсний станцуудын үр ашгийг дэвшүүлдэг. Төвийн эрчим хүчний системд энэ л өгүүлэгдэж байгаа юм. Одоо яригдж байгаа эгийн голын усан цахилгаан станц нь энэ хоёр станцаас 30 дахин том чадалтай учраас төвийн эрчим хүчний системийг бүхэлд нь гормын тохируулга хийснээр эрчим хүчний аюулгүй байдалд онцгой нөлөө үзүүлж чадах билээ. Усан цахилгаан станц нь том жижигээрээ ялгагдах болохоос ажиллах зарчим нь ижил байдаг. Мөн хуурай шилэгсэж байгаа одоо цагт цэвэр усны нөөцөө авч үлдэх нь үндэсний аюулгүй байдалд хамаатай чухал асуудал юм аа.